Хүмүүс төрсөн өдрөөрөө их хвчлэн бэлэг авч олон хүмүүс тэдний баярт анхаарал хандуулна хэмээн боддог. Гэхдээ та өөрийн төрсөн өдрөөрөө Бурхны танд өгсөн сайн сайхны төлөө хэрхэн түн талархах арга замын талаар бодож байсан уу? Жулиана өөрийн энэхүү онцгой өдрөөр орон гэргээ болсон хүмүүст зориулж тэдэнд шүл хийхийг хүсжээ. Гэвч ээж нь түүнд шүл хийх нь зардал ихтэй, хэцүү ба олон хүн төрөлцөх үе хангалттай том тоогоо байхгүй гэж эргэлзэн хэллээ. Жулиа эзэн рүү хандан залбирсны дараа хөршүүдээсээ том тоогоо асуухаар шийдсэн ба хангалттай том савуулж хамгийн ойр байх дэлгүүрт очин шүлэн зориулна ногоон амтуулах боломжтой эсхийг дэлгүүрийн менежерээс асуув. Менежер түүнд уут хүнсний ногоо өгсөн бол бусад дэлгүүрүүд шүлний орц найрлаганд зарим зүйлсийг хандивлав. Жулиана ууттай хүнс том ногоогоо ээждээ үзүүлэхдээ маш их баярлаж байлаа. Дараа өдөр нь сүмийнхээ зарим эмэгтэйчүүдийг урьж хамтдаа шөлөө хийж эхэлцгээв. Ийхүү Жулиана өөрийн төрсөн өдрөөрөө орон гэргүй хүмүүст өгөх шөлөө хийж дуусгаад тэдэнтэй уулзгаар хот руу явв. Төрсөн өдрөөрөө энэхүү шөлийг хийснийг бусад эмэгтэйчүүд мэдэн хамтдаа дунд баярын дуу дуулан өгчээ. Энэхүү явдлын дараа Жулианагийн ээж түүнтэй хамт сүмд явж эхэлсэн бөгөөд хэдэн сарын дараагаас тэрээр Есүсийг чин сэтгэлээсээ мэдхийг хүслээ. Өнөөдөр Жулиана болон түүний ээж бусад сүмийн гишүүд хамтдаа орон гэргүй хүмүүсийг сард 2 удаа хооллон үйлчилж байна. Бурхан бол амьдралыг бүтээгч, тэтгэгч учраас төрсөн өдрөөр тань алдар, хүндэтгэл, талархал, бэлгүүд нь түүнд байх ёстой. Харин та дараагийн төрсөн өдрөөрөө хэрхэн Бурханыг нэгдүгээр тавьж чадах вэ? Та энэ боломжийг ашиглан Шаббат хичээл, Библи судал залбирлыг эх жилийн өдөр бүр хийн түүнийг хамгийн түрүүнд хайж болох. Та мөн энэ өдөр 11 болон амлалтын өргөлөөс гадна хэн нэгнийг уучлж түүний хайрыг бусдад үйлчлэхдээ тусгаж эсвэл түүнд төрсөн өдрийн өргөл авчрах замаар Есүсийг хүндэлж болно. Та амралтын өдрийг илүү сайн сэхэж ариун сүнсний сүм болох бие махбодтой анхаарал тавьж түүнд шударгаар 11-ийг эргүүлэн өгөх тангараа дахин сэргээн шинжилээрэй. Төрсөн өдрөөс л бусад ямар ч өдөр бид өөрсдөө хүслийг хойш тавьж Бурханы хүслийг үргэлж ихэн тавих учиртай.